тэгжээж авсан зураг. За энэ болохоор энэ урт доотлын урт панорам зураг болохоор Хөвсгөл аймаг байхгүй. Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуур. Одоо энэ цэгээс энэ хүртэл Хөвсгөл нуур одоо үндсэндээ бүтнээрээ байгаа. Энэ 100 гаруй км гэсэн. Ханх хатгал хоёрын хооронд 100 гаруй км. Усан гоцоор бол бараг 12 цаг авдаг гэж байгаа. Сүхбаатар хөлгөөр тийм газар. Энийг авахын тулд би нөгөө 9 сарын 17-ны өдөр авсан. Айгүйх цас орцсон байхгүй. 9 сарын 11-нд намайг завханж явж явах цас орсон. Тэгээд цас орсон байсан өдөр би дээшээ гарах гэсэн чинь бас нөгөө цас орсноос хойш машин яваагүй учраас зам нь бас бүгдөрчөөд явж чаддгүй машин маань. Тэгээд замынхаа талд хүртэл машинтайгаа зүтгэж явсаар хагаад орчингуудаа цаашаага нөгөө хамт явдсан залууга явах гэсэн нөгөө гутал нь хальтраа явж өгдөг. Тэгээд орхичоод ганцаараа битүү цасан донд зүгээр подологт айгүй 7 өдөр подологтой тэгээд үүр гүчээ үүрээд хөл мөлөө бүх юмаа зүгээл цасан донд 2 цаг хэрэг явж яг энэ зураг авах газар очсон байхгүй. Тэгээд саяны зураг бол үндсэндээ 5 шотыг нийлүүлж гаргасан панорам зураг байхгүй. Тэгээд ингээд дарсан. Тэгэл тэр яг ингээл явж байгаа чинь тэр яг уулын ороод ирэх чинь айгүй их чоны мөртөө. Энэ тэндгүү чоны мөр. Тэгэл бодож байна. За ингээ явж итл чон гараад ирвэл яах вэ? За яах вэ? Хөтлөөл зураг дарна та гэл. Тэгж л бодож байна. Нилээн зураг дарж байгаа болохгүй бол аппаратаа шидчихэл зогтаач гэдэг юм ингээд. Тэгэл ингээл маргацсан юм шиг хошин юм шиг иймэрхүү бодоол тэгэл явсаар хагаад нөгөө газар очиж зураг авчаад буцаад тэндээ үл нэг хутаж чадахгүй яа тэгэхээр нөгөө нар жаргачих гэж буцаад нөгөө яг өөрийнхөө мөрөн дээр гიშгээ явж байгаа байхгүй. Ямар ч нөгөө үний мөр гараагүй тийм яг уулын ороод гав ганцаараа алхасаар хагаад авсан. Тэгээд сүүлд нь ингээд ирээд би энэ зургийг нийлүүлээд ингээ харсан чинь энэ зураг яг ингээд Монгол орны газрын зураг шиг харагдаад байгаа байхгүй. Нөгөө бидний нөгөө дэлгэсэн тэрлэг шиг Монгол мэн гэдэг шиг Монгол орны газрын зураг шиг харагдана. Энэ тийм нэлээд тийм сэтгэл ойрхон байдаг. Ерөнхийдөө бол би бол гэрэл зурагч хүн. Зураг миний сэтгэл зүрхэнд аягүй ойрхон байдаг. Миний дарсан зураг бол надад үнцэнтэй санагддаг. Би тэрний төлөө ингээд зураг дарахын төлөө ингээд бүр чичирн хөлсөө гоож болно. Одоо ууж идгээ мартна, унтж ивдгээ мартна, ядарна. Тэгсэн ч гэсэн би яг зураг хэрэгтэй зураг авахын тулд би хаана байх хэвээр юу их хэвээр гэдгээ бодоод ойлгосон л бол би яг тэрний хадлаа зүтгэдэг. Тийм болохоор энд байгаа бүх зураг одоо яг энэ нөгөө миний дур хүсэл тэгээ сэтгэл зүрх хичээл зүтгэл энэ бүгдээс гарч ирж байгаа тийм. За баярлалаа та бүхэнд бас намайг ингээд нэвтрүүлэгтээ урьж оруулсан таны хамт олонд болон энэ ярилцлагыг маань сонирхон үзсэн үзэгч та бүхэндээ бас баярлалаа гэж хэлье. За нэвтрүүлгийн туршид бидэнтэй хамт байсан үзэгчид та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн шинэ ном нэвтрүүлгээрээ би та бүхэндээ Хөх тэнгэрийн орноор хэмээх энэхүү сайхан фото зургийн альбомыг танилцууллаа. За энэ альбомонд багтсан гэрэл зургууд үзэгч та бүхэнд сайхан мэдрэмжийг өгнө гэдэгт би эргэлзэхгүй байна. Ингээд дараагийн дугаараар дахин шинэ номтойгоо эргээд уулзтлаа. Баяр та үзэгчтэй.